Дөрвөн цагийн хангай зураачдын сулбар аялал. Улсын их хурлын гишүүн Яндам Пэрэнлэм Баатар бэлгийн ивэлдор хэрэгжиж байгаа дөрвөн цагийн хангай хэмээх зураачдын сулбар аяллаа төсөл Архан аймгийн нийт нутаг дэвсгэрийг хамран 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж арын сайхан хангайн үзэн житгс нутаг ус байгалийн уран зураг мөнхрөн буулаа. Монголын байгалийн сайхан зохицуулсан Монголын түүхийн ариун баялаг өвтэй Монголын соёлын маш их эрдэнэсийн сан Монгол хүний дээд үлгий болсон ийм сайхан нутгаа гэж байгаль түүх соёл хүмүүсийн үлгийн нутаг юм а гэдэг ингэж нутгаа бахархаж ярьдаг. Өнөө цагийн эд уран бүтээлээ төрөж байгаа урчуудын урын сан хөмөрөхт энэ сайхан нутгаа мөнхөлж хиймсэн гэсэн хүсэл маань өнөөдөр ингээд багч болсон биелэл болж байгаад бол их баяртай байна. Арын сайхан хангайн уугуул авьяаслаг зураач даваасан бүгийн баднасан мэрэгжил нэгтээ 30-аад уран бүтээлчтэй уриалан нэгтгэж энэхүү төслийг амжилттай удирдан хэрэгжүүлж яваа юм. Манай Монгол улсын газар нутаг байгалийн бүтэц суулныг 5 хэсэгт хуваачиж болохмоор. Тэгээ н Алтай нуруу гэж их сайхан урт үргэлжилсэн Алтай нуруутай үргэлжилсэн байгалийн сайхан бүтэц байна. Хангай нуруу гэдээ бас нэг түүх өөх дууламжлал бас байгалийн онцлогтой нэг хэсэг байна. За Хинти гэж бас алдартай үргэлжилсэн их сайхан урт нуруу. За тэгээд дорнодын их тал, за өмнө талдаа бол асар олон аяглаг сайхан говь фери ийм бүс байдаг. Ийм хэсэг энэ 5 бүтцээс хангай нуруугаа бид нэр сонгож аваад 4 цагийн хангай гэж ийм төсөл эхлүүлээд жил гаруй бол байж байна. Тэгээ манай төсөлд одоогоор 30 гаруй зураач нар хамрагчаад байна. 6 Монгол улсын соёлын урлагийн говьяат сэтгэлтэн зураач нар, шинэ залуу зураач нар эд олонд танигдж байгаа уран бүтээлээр танигдж байгаа 30 гаруй зураач нар хамрагтаад ингээд 4-5 удаагийн бэлнээрийн үр дүнд хангай нутгийн жилийн 4 удирдал байгалийн үзмж хэрхэн солигддог өглөө орой байгалийн өнгө үзмжийн хамгийн таатай сайхан байдаг энэ үеийг уран зурагт буулгах ирээдүйн хойчид дамжуулж байгаа нэг юм сайхан дурсгалтай үн цэнтэй энэ ажтайхан сайхан ажил болчлоо. Дөрвөн цагийн хангай 1-р судалбар аялал. Төслийн удирдагч зураач Баднасан анхны судалбар аялалдаа 10-аад зураачдыг уриалан нэгтгэж аян замын 4 нийлэн Улаанбаатар хотоос хөдлөн арын сайхан хангайгаан зоржээ. Зураачид Архан аймгийн Цэнхэр буулган их тамир сумдын нутгаар аялан урд тамир хойд тамирын сав хөндөй соврог хайрхны бүс дэвсхийн намар цагийн үзмж төгс өнгө төрхийг судалбарлан зуржээ. Архан аймгийн 100 жилийн тохиолдуулан зохион байгуулж байгаа 4 цагийн хангай уран бүтээлийн үзэсгэлэнт. За энэ бол уран бүтээлийн төсөл байсан. За энд би 2 удаа оролцсон байгаа. Дандаа намрын үйлдэлүүдэд оролцсон. Би өөрөө бол Арангай аймгийн ийм харьяат ийм зураач хүн байгаамаа. За энэ яг сурах хайрхан дээр очиж газар дээр хийсэн ийм судлал байгаа. Тэгээд сурах хайрхан маань болохоор төрийн тахилгатай хайрхан байгаа. Тэгээд яг тэр хайрханыг тагтаг овоон дээрээс ингээ харж байгаа ерөнхийдөө сурах хайрхан баруун талаас нь харсан гэсэн үг. Энэ сурах хайрхан маань их ойрхон очихоороо эсвэл их намхан хараад жоохон алсаас хийхээр ингээд сүрлэг байдалтай. Энэ ингээд ямбилэг гэдэг уул байгаа. Энэ ард ингээд халуун аршаан байдаг. Булган сум маань төвөөс урагшаа яваад тэгээд тамирын ихэд яг бас газар дээр хийсэн юм судлал байна. 2021 оны намрын бэлнэрт хийсэн ажил. Арангай аймгийн хойд тамирын голын намар. За энэ Арангай аймгийн их тамир сумын хан өндөр гэдэг хайрхан байдаг. Энэ хан өндрийн бага сургууль гэдэг одоо хүртэл байгаа Монголын хамгийн анхны бага сургууль 1923 онд байгуулагдсан энэ сургууль одоо музей хэлбэрээр ингээд яг байж байгаа хан өндөр хайрхан цаана харагдаад би яг
газар дээр нь хойдлоос нь харж хийсэн. Арангаан аймаг байгуулагдсаны 100 жилийн ой. За Монголын эрчүүдийн хэвлэлийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан 4 цагийн хангай хэмээх гайхалтай сайхан одоо этүүдний судалбар зургаар бид нэр одоо 4 улирлын турш тасралтгүй сайхан судалбар хийгээ явж байна. Одоо л бид нар булган уулынхаа зүүн суганд ирээд сайхан судалбар хийгээ явж байна. За миний хувьд одоо Алтайдад байхдаа акриликийн одоо ажил хийсэн байгаа. Акриликаар бол судалбар зураг зурхад тэгээ өнгө тооны хувьд үнэхээр одоо тоон нюанс нь их ялгарсан, их сайхан одоо өглөөний байгалыг зурсан. Мөн одоо хоргийн тогооны эсрэг талын уулан дээрээс өндөрлөг хэсгээс тэрхийн цагаан нуурыг харагдаж байгаагаар наад талд нь хоргийн тоогоог одоо байршуулж зохиомжилж зурсан. Тэрийгээ бол одоо нэлээд том уран бүтээл болгож судалбар олдгож хийсэн байгаа. Олон сайхан хийд орноор соёлын хосгүй үн төвүүд дээр бас судалгаа хийж явсан. Аймгийн хүрээнд одоо нэлээд олон хуучны заян хүрээний хийдүүд байна. Энэ сайхан хийдүүд дээр бид нар судалбар хийгээд хуучны сэргээх бас шаардлагатай маш олон сайхан сүм хийд байгааг бас харж үзлээ. Хамар даваа гэдэг давааг уруудахад орой нар туссан нэг тийм үе таарлцсан. Тэрийг нэг юм тэмдэглэж авсан юм байгаа. Гэхдээ бүхлээр нь биш. Тэр доош уруудаад хэсэгэн газар нар тусаад бүрэн бий болж байгаа тэр үеийг л авсан зураг. Урд тамирын уяас их гоё тийм нартай, тэгс мөртлөх өнгөлөг мөртлөө бас жоохон амрын тийм их жоохон настрын орчсон. Нар шингэхээс өмнө жоохон тусгаж авсан чулууд гол юм. Хэсэг байгаа. Хуучин цагийн байшин гоод хүнзнүүд байсан. Тэрийг уулгаж аваад байгаа. Хан өндөр уулын ардлын одоо юм улиасны байгаль байгаа чулууд голын юм хясаатай нэг хэсэг байгаа. Төвд өглөөний нэг нар дөнгөж зохиж явах үеийн одоо борд толгой гэдэг аймгийн төвийн нэг зүү хой тал байдаг. Тэрийг тусгаж авсан юм байгаа. Тэгээд ташруунд энэ бүхний зохион байгуулж ивент хийхэд оролцуулсан их хурлын гишүүн Баатар Илэгтэй биднийг авч хэрэгжүүлсэн Батнасандаа энтер их баярлалаа гэж хэлье. За 2021 оноос эхлээд арын сайхан хангай нутгаар улсын их хурлын гишүүн Баатар Билэг гишүүний ивент тэтгэлгээр бид уран зургийн суллуур аяллаар анхны удаашгүй явсан. Энд бол бид нэр арын сайхан хангай хой тамир, урд тамир энэ нутгаар явсан. Тэгээд суллуур аяллууд хийсэн. За энэ хавьд бол одоо энэ хорог байна, тамир байна. Тэгээд дээрээс нь тэр одоо урд тамирын сайхан байгууллагын миний хийсэн судалбарууд байгаа юм аа. Тэгээд энд бол их сайхан явсан, олон зураач явсан. Арангаан 100 жилийн хойд бол их сайхан үзэсгэлэн гаргана гэсэн каталог хийн. Энд бол бид нар зориулаад томоохон хэмжээний бүтээлүүд хийж байгаа. 4 цагийн хангай 2 дугаар судалбар аялал. Төслийн удирдагч зураач Баднасан 2 дугаар судалбар аялалдан Мөнхбат төвшин төр од гэрэл нарын залуу зураачдыг урайл нэгтгэж аян замын 4 нийлэн Улаанбаатар хотоос хөдлөн арын сайхан хангайгаан зоржээ. Зураачд Архангай аймгийн Цэнхэр буулган их тамир сумдын нутгаар аялан урд тамир, хойд тамирын сав хөндөй, соврог хайрхны бүс дэвсгийн намрын шовтрог болоод өвлийн эхэн сарын үзмж төгс өнгө төрхийг судалбарлан зуржээ.
Ингээд миний энд бол хөхнөр гэж энэ бол Баян хонгор юу та залгаа тийм нутаг юм байна. Нэ сайхан би ингээд жоохон баяжуулаад ахаад бүтээл хийн гэж бодож байгаа. Ахаад би тэр ар хангаагаар явахдаа хийсэн ингээд юу энэ үл жоохон нэлээд бүтээл рүү яасан салгийн салгтай холбоотой үйл ажиллагааг ингээд харуулсан тийм зориг байгаа юм. Гэтэл нэлээд боловсруулсан. За ингээд орой нарнаар за одоо үхэр сүргэн ингээд гэрлүүгөө ойрдсон тийм нэг орой нарны зураг байна. Сувраг хайрхан гэж Аранхай аймгийн зураг. Энэ зургийн солбор зургийг ингээд энэ зурган дээр бол намар бид нэг 10 сарын үед явсан шүү дээ. 10 сарын үед жинхэнэ алтан шар намар байсан. Энэ зураг би ингээд эндээ бас яг газар дээр хийсэн тийм зургууд байна. За энэ Аранхай аймгийн хоргийн зургийг нэлийн алсын зайнаас жоохон хийсэн тийм. Яг энэ газар дээр нь хийсэн ажил байна. Хорго. Энэ зураг бол үчийн бүрийн гэсэн. За энэ бол цагаан шин. Монгол улсын цагаан шин. Энэ тэр нутагт очихдоо нэг талдаа ард түмний аж амьдрал тэр уул уус тэр үнэн хөө их сайхан нутаг юм аа. Яхаарахгүй Аранхай нутаг. Эхэзэн Чингис хааны болоод Монгол туурхтан даяаруулны мөнхийн шүтээн бахархал туул бурхан халдун хайрхны дүр барааг хуулбарлаж өвчсөн мэтэр адилхан ихэр нэгэн хайрхан оршдог нь Аранхай аймгийн Жаргалан цумын нутагт асарлаж сүмбэрлэн хангайдаг Чингис уул билээ. Энэхүү онгон дагшин хайрхныг арын сайхан хангайн уугуул авьяаслаг зураач Хайнзангийн Гамбат сүслэн дээдлэх сэтгэлийн шингээж бүтээлдэн мөнхөлсөн байна. 4 цагийн хангай энэ уран бүтээлийн одоо биллионерийг санаачилсан улсын их хурлын гишүүн одоо Баатар бүлэг сайдтай бол одоо баярласнаа илэрхийлэхийн зүйтэй гэж бодож байна. Ингээд уг төслийг бол зураач Дэ Батнасан Аранхай аймгийн их сайхан үзэсгэлэнтэй газруудаар маш их зохиож түүнийг одоо амжилттай удирдах дуусгасан л да. Ингээд бид нар бол судлбар зургийнхаа үзэсгэлэнгээр бол яг энэ корпорат галерейд бол үзэсгэлэн гаргаж үзэгчдэд өгдөөсэй. Тэгээ энэ жил бол бид нар одоо яг одоо тайлан үзэсгэлэн гэх юм да 5 сард байх бүрэн хэмжээний одоо том уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргана. Аранхай аймгийн Жаргалан цумын байгаль бол маш их сайхан байгальтай байлаа л дээ. Местик бүрнийх нь хөдөлгөсөн. Ялангуяа тэр Чингис уул бол ерөөсөө яг бурхан алдуу уултай адилхан тэр гадаадын ирээчэд бол ерөөсөө бурхан алдуу уулын одоо ихэр нэ байна гэж ярьдаг гэсэн. Ингээд энэ зураг бол би яг хонд амжиж зураадуудаасаа дуусгаж байгаамаа. Тэгээ энэ өвлийнх нь байгалаар тэр сүрлэг гоё тэр тэнгэр багандсан тэр гантин сайхан өндөр уусуудыг одоо сүрлэгээр одоо гаргаж зурсан. Манай аав бол одоо Тариат цум юм. Тариат цумынхаа тэр хоргийн тоогоог тэрхийн цагаан нуурыг бол одоо мөн зурж байгаа. Энийг одоо ингээд тайлан үзэсгэлэнтэй 5 сард бид нар ингэж дэлгэж үзүүлнэ гэж бодож байна да. Монголчууд богд зонхвын дүүчин өдөр болохоос өмнө үүц махан бэлтгэж гүйцээд зулын 25 дохиох үед тэдгээрэмтдийг сайн төрөл олгуулах үүднээс буянд шамдан зул өргөдөг. Аранхай нутгийн зон олон зулын 25-ныг машид өргөн тэмдэглэж, заяин хиддээ их өрөөл айлдаж, шүтэн хайрхан булган ууланда мянган тахилын зул өргөдөг уламжлалтай билээ. Болгоолын гэрт заяин хүрээ гэж анх байгуулагдсан цагаас энэ нутаг усны зон олон түмэн зулын 25-наар за бэлгийн улирлын цагаан сарын битүүний орой болгоолондоо ингэж зул өргөдөг айл хотлороо ам бүлийн хаан тоогоор ингэж зул өргөдөг болгонтой бол өнөөдөр аранхайчуудаар дүүрэн Аранхай хөөхд хөшөд өгшин өвөө зул болгоолондоо гарч ирж байна да. Энийг бид нар ерөнхийдөө бол аялал жуулчлалын брэнд болгох. За ер нь бол байгалийн соёлын аялал жуулчлалын бас нэг хэсэг бол яхахгүй мөн гэж үзэж байна. Тэр нь бас монголчууд байгаль дэлхийг хандлах бас соёлыг бүхэл багчуудаа түгээн дэлгэрүүлж байгаа нэг хэлбэр юм да.
За миний одоо энд хийсэн судалбар зураг бол Аранга аймгийн төвийн Битавас колонк дээрээс яг ороо нар жарах агшинд маш хурдан тэмдэглээд хийсэн тийм судалбар зураг маань. За энэ үдээс өмнө хийсэн тэрхийн цагаан нуур гэсэн судалбар зураг байна. За энэ бас өдөр хийсэн бас чулуутын голын их хавцаа хийсэн судалбар зураг байна. Асаа талтаа гэдэг тэрний чулуутын гол дээр очиж хийсэн судалбар зураг маань. Батцангийн сумын Мэм толгой гэдэг газар хийсэн бас судалбар зураг маань. Яг нэг 1000 малчин айлынд очиод бид хархаг марх хийж идэ нэг ороо яг нар жарах үед тэрүүх агш нь мал нь хотлоо байх үед хийсэн судалбар зураг маань. 4 цагийн хангай 3 дугаар судалбар аялал. Төслийн удирдагч зураач Баднасан 3 дугаар судалбар аялалдаан урлагийн гавьяас зүтгэлтэн зураач Давид Орж, Монголын орчуудын эвлийн шагналт зураач Болдбаатар, зураач Энхбаатар нартай аян замын дөрөө нийлэн Улаанбаатар утас хөдлөн арын сайхан хангайгаан зоржээ. Дүн өвлөөр аян замд гарсан зураачид маань арын сайхан хангайн хамгийн хүйтэн газар болох тэрхийн цагаан нуур болоод тарвахтай хангай нурууны жавар тажигнсан бүс нутагт үл ажиран аялж өвөл цагийн үзмж төвс өнгө төрхийн судалбарлан зурсан байна. Тэгээ яг үгүй өвлийн цаг байсан болохоор гадаа орон нутагт нэг хийсэнгүй. Ерөнхийдөө тэмдэглэж аваад тэгээ ирээд хэд хэдэн зураг зурлаа. Тэн дотор би тэрхийн цагаан нуурны хойд тэнд 3 гэр айл хийсэн. Аймгийн сайн малчин энх хоёрынхаар би тоноо өнчин зочлоод тэгээд өглөө нь би гэрийн энх хоёрыг тэр охиных нь хамт хөргөн зурсан. Бидний төлөв ерөнхийдөө сайхан бахархал төрж илээ. Энэ Монгол хүн одоо ямар жижигээр амьдрах тийм ээ. Тэр сайхан уужуу тайван, амгалан тайхан тайван амьдрал дээр нь сэтгэл хангалуун байна. Ад жаргалтай амьдрал гэдэг тэнд байдгийн байна. Бидний уран бүтээлийн гол чиглэл өөлөмч нь хүн ардын аж байдлын төлхөө уран бүтээлдээ тусгая гэж бодсон. За энэ Аранга аймгийн 100 жилийн он хүрээнд манай Монголын зураачдаас пленэр зохион байгуулж 4 цагийн хангай гэсэн тийм пленэр зохион байгууллаа. Тэгээд 22 оны 2 сарын одоо өвлийн улирын 100 хангай чулууд татарет зэрэг 4 сумаар явсан. Бидний тэр малчны амьдралыг судлах. Тэгээд одоо байгалийн өвлийн бүх юм хаашаа харна дунд цагаан байсан. Тэгээд бид нөгөө тэрхийн цагаанууд дээгүүр машинаараа хөндлөн гараад тэгээ хангай сумыг зорж явсан. Эхний тэр тарет сумд бол сумын дарга нь авч явж их одоо сонирхолтой газруудыг үзүүлж илээ. За тэгээд яг бид одоо энэ 100 жилийн он том үзэсгэлэн бүтээлээ хийж бэлтгэж байна. Миний хувьд бол өвлийн байгалийн юг бол харуулах тийм чиглэлээр хэдэн судалбар тэмдэглэлээ хийсэн. Ээлжээр зохион байгуулсан ийм пленэр байсан. Зураачдыг одоо хөгжүүлэх, зураачд өөрийн ертөнцийн өөрийн нүдээр харах тийм сайхан боломжийг нээж өгсөн. Арын сайхан хангайгаас төрөн гарсан үе үеийн алдар цуутай зураачдан амжилттай залгамжлан яваа авьяаслаг зураач Даваа Самбуугийн Батнасан уугуул нутгийнхаа талаар 4-500-га таталбар, судалбар, замын тэмдэглэл, уран зураг зурж бүтээгээд байна. Байгалийн зургийн одоо түүх бол их сонирхолтой байдаг. Ерөнхийдөө 40-50-аад оноос эхлээд манай орчуудын байгууллага бий болоод Европын уран зургийн одоо арга техникүүд орж ирснээс үүдээд Монголын байгалийн зураг гэдэг төрөл бий болж байгаа байхгүй. Тухайн үед одоо одоогийн ярьдгаар бол төсөл юм байна л да. Тухайн одоо том ажил зохион байгуулад тэгээ Монголын нэртэй суутай одоо мастеруудыг аймаг орон нутгууд руу одоо ингэж авчиад одоо онгоцоор буулгаад тэндээсээ одоо унаа тэрэг нь тухайн үед одоо бас шаардлага тэмдэглэсэн байхад зэл зэн гочлоор яваал тэгэл сар мараар одоо Монголын хамгийн сайхан байгальтай нутгуудаар явж ингэж Монголын одоо бахархал болсон одоо байгалийн зургууд бол үлдсэн байдаг. За энэс хойш бол ер нь
томоохон хэмжээний ажлуудад жоохон завсардсан. Монголын сайхан орноор, Цэнхэр тэнгэрийн орноор гэх энэ төслүүд бол хэрэгжиж бас дүр дүнгийн үлдээсэн байдаг. Тэгээд 90-ад оноос хойш бол ер нь нэлээд тасарсан байжгаад саянаас харин яг энэ төслүүд сэргэх одоо энэ ажлын эхлэлүүд гарлаа л да. Жишээлбэл одоо энэ Баатар-Үлэг гишүүний санаачлагаар 4 цагийн хангай гэж байгалийн судалбар зургийн хаялал бол Монголын байгалийн орон зургийн төрөл энэ төрлийг бол тагж сэргэж нэг томоохон бүтээлүүд гарах тэр сэжүүр эхлэлүүдийг бол бий болгочихж байгаа. 4 цагийн хангай 4-р судалбар аялал. Төслийн удирдагч зураач Батнасан 4-р судалбар аялалдаа урлагийн гавьяа зүтгэлтэн зураач Наран Гэрэл, зураач Сонинбаяр Батбаатар нартай аяны жилоо нэгдэж арын сайхан хангайгаан заржээ. Зураачид Аранхангай аймгийн төв болоод Жаргалант, Эрдэнэмандал, Өндөр улаан сумдын нутгаар аялан хавар цагийн үзмж төгс өнгө төрхийг судалбарлан зурсан байна. Аранхангай аймгийн Цэцэрлэг хот, тэгээд Жаргалант, Баян цагаан гэх гоё газруудаар түүхэн дурсгал төндийгөр явсан. Ялангуяа Жаргалант сум бол өөрөө ой модон донд тэгээ уулан донд их тийм өвөрмөц тэгээ мод ботныг маш олон төрлийн өнгөний хувьд бол их гоё байсан. Тэгээ уран бүтээлийн ихтэл яг тэр байгалийн өнгө дээрээс нь түүхэн дурсгал газруудыг тайлбарлуулад түүхийг бас ойлгож зурна гэдэг нь бас нэлээд сэтгэл хөдлөлийн хувьд уран бүтээл хийж байгаа яг цаг мөчийн хувьд бол их гоё онцлогтой байсан. Тэр 5-6 хоног орчим явхад бол нэг 7-8 судалбар зураг зурж байгаа. Тэгэхээр яг тэр судалбар зургууд бол ихэвчлэн яг тосон модгаар зурагдаад тухайн үед бол яг бороо салхитай, нартай гэдэг байгалийн үзэгдлүүд бол маш гоё байсан учраас өнгөний хувьд их илүү чам одоо онцлогтой болж байсан. Тэгээд тэр хүн чулуунууд, буган чулуунууд тэднийг бас оролцуулж бүтээлийнх нь өөрөө яг хэдий байгаль дээр судалбар зураг зурж байгаа ч гэсэн бас хуучны түүхэн дурсгал соёлын өвүүдийг оруулж байгаа гэдэг утгаараа нэлийн бас сонирхолтой болж исэн. Жишээ нь бид яг Жаргалан сумын хажуухан талд нэг маш олон салаа тэгээ бас унтсан мод байгаа байхгүй. Яг сумын хажууд. Тэрийг ингээд зурхтал тэндээс бас цаашлаад яг шинэ уран бүтээлийн санаа гарах хэмжээний тийм сонирхолтой байдлууд бас харагдажсэн. Досон модгаа зурхын хажуугаар бид нэр бас нутгийн иргэдийг хөрөг зураг зурна. Харандаагаар бас зураасан зураг гэж ярьдаг л да. Тэргээр бас хар зураг зурсан гэмэлчнэг нэлээд үр бүтээлтэй явсандаа бол миний хувьд маш их баяртай байдаг. Монголын уран зургийн өнөө цагийн шилдэг төлөөлөл болсон урлагийн гавьяа зүтгэлтэн Цэн сүрэнгийн Наран Гэрэл нь байгалийн зургаар дагнан бүтээлийн төрөвдөг. Түүний зурсан Монгол орны үзмж төгс байгалийн олон зуун зургууд дэлхийн олон орнд түгэн тархжээ. Аранхангай аймгаас сонгогдсон Баатар-Үлэг гишүүний санаачлагаар Аранхангай аймгийн 100 жилийн ойд зориулсан 4 цагийн хангай нэртэй одоо энэ уран бүтээлчдийн хаврын аялал хөтөлбөрт хамрагдаж аймгийн төвөр дайраад их тамир, өндөр улаан тэгээ хойшоо Жаргалант сум, Эрдэнэмандал гэмэт Аранхангай аймгийн 4-5 сумын нутгаар ингээд сайхан аялаад судалбар бүтээлүүд тэмдэглэл хийж ирсэн. 5 сард бол цас ороод байгалийн өнгө төрхөл бол бас их сонирхолтой болсон ийм үеэр бол таарсан одны одоо уран бүтээлч нөхдөд бол их олцтой одоо цаг үе таарлаа. Ингээд одоо явсан аяллахаа судалбаруудаар аймгийн ойд зориулсан үзэсгэлэнтэй бас нэг 3-4 бүтээлээр одоо бэлэг барихаар одоо ингээд ажиллаж байна. Өвлийн бэлнээр болон намрын судалбар зургуудад явсан. Одоо энд миний зурж байгаа зураг бол чулуутын хавцлыг өглөө нарнаар босч тэр хоёр тишгээ одоо харж зурсан тийм зураг байна.
Ер нь бол тэгээд бид нар нарийн гिचгэн, хойшийн тариад сум, жаргаланд сум гэсэн хүмүүс очиж байгаагүй, зурж байгаагүй тийм сайхан газруудаар зурлаа. Энд бүгдийг зурхад намрын үйлдэл явсан нь миний маш их сайхан байлаа. Аранга аймаг бол байгалийн тогтоц үзэсгэлэнгээрээ бол үнэхээр хамгийн сайхан байгальтай газар. Нүүдлийн аж ахуйг бид нар судалж явахад ард иргэдийн маань амьдрал зан ааш үнэхээр сайхан газарнууд шиг өгөөмөр дэлгэр байсан. Энэ сайхан үзэсгэлэнг зохион байгуулж байгаа Баатар Хүлэг гишүүндээ уран бүтээлч хүмүүст маш их баярлалаа гэж. Дөрвөн цагийн хангай 5 дугаар судалбар аялал. Төслийн удирдагч зураач Баднасан хаалтын 5 дугаар судалбар аяллаа бүрэлдэхүүнээ нэлээд өргөжүүлж 20-од зураачдыг уриалан нэгтгэж арын сайхан хангайгаан зоржээ. Баднасан уугуул нутгаараа чамгүй аялж байсан ч энэ удаад зураачид урд өмнө тэр бүр зарим очиж байгаагүй арын сайхан хангайхан хойд хязгаарт хүрч 8-ны тал, Чингис уул, Чулуутын сав хөндөөгөөр аялан намрын өнгө төрхийг судалбарлан зуржээ. Намрын судалбарт явдгийн шалтгаан юу гэхээр надад хүсэл тавьсан. Тэгээд дээр нь нөгөө яг уламжлалтын маршрут болсон тийм одоо газруудаар яваагүй. Энэ одоо бүр нутгийн гүнлүү хүмүүс зураач нар бол тэр болон явдаггүй тийм байгаад урд бид нар урд нь өмнө одоо үзэж харж байгаагүй тийм байгалийн тогтцоодаар явсан учраас сонирхолтой байсан. Энэ бол Арангаан Жарланд гэсэн сумаас ихсэн байгаа. Жарланд сум нь уулаар хүрээлэгдсэн бөглүүдүү тийм сум байдаг. Тэгээд өвлийн цагт бол их ороход хэцүү тийм бартаатай. Тэгээд 100 намтай бол зүгээр байдаг. Тэгээд энэ судалбар хэлэх нь Арангаан тариатын гिचгэн гэдэг газар Тарвтай нуур гэж нуур. Урд нь сонсож байгаа нуур. Тэгээд очиж хийсэн их тийм байгалийн сонин тогтцтой газар байна лээ. Энэ болохоос Сэргийн ам гэж газар. Энэ бас өөрөө тийм эртний нөгөө хэрэгсүүрэгтэй газар байна лээ. Өөр ингээд бүр маш олон хэрэгсүүртэй. Урд өмнө бас ийм таарч яваагүй. За энэ удаагийн судалбарууд бол одоо би ч өөрөө бас урд өмнө нэрийн сайн мэдж байгаагүй тийм Асаат ч гэдэг юм уу тийм гिचгэн гэдэг одоо сонсож байгаагүй нэртэй тийм газрууд байсан. Тийм учраас бол энэ очиход бол байгалийн тогтцсон их хөөрмөц. Тэгээд дээр нь одоо эртний нөгөө түүх соёлын дурслууд бас ихтэй. Ийм урд өмнө бас явж байгаагүй газар байсан. Тийм учраас судалбараас нэлээд сайн судалж нямбаа хийж бас нэлээд олон тооны материалууд ирэн сайн цуглуулж авсан. Энэ бол судбар зураг гэдэг бол угаасаа зураач нарын уран бүтээлчтэй архив байдаг. Байгалийн өнгө болон газар зүйн тогтцсон. Энэ утгаар бол энэ удаагийн судбар зураг бол маш үр дүнтэй сайхан аял болсон гэж үзэж байгаа хувь зураач хувьд. Дундгуй аймгийн уугуул соёлын гавьяат зүтгэлтэн цэгмэдийн зурж бүтээх эрчим энерги шингэсэн урлангаар нь зочлох үед арын сайхан хангай нутгаар аялахтан хийж ирсэн судалбаруудан бүтээл болгож байгаа торгон агшинтай таарч ихэд бэлэгшээлээ. Бидний 10 хэдэн зураач нар 2022 оны 9 сарын сүүлчээр Улсын их хурлын гишүүн Сайдасан Баатар Билгийн ивэлт тэтгэлгээр Арангаан аймгийн нутгаар уран бүтээлийн доор аялал хийсэн. Энэ аялал бол маш сайхан үр дүнтэй аялал болсон гэж би бодож явдаг. Тэгээ миний хувьд бол энэ аймгийн одоо байгаль энэ сэдвтэ одоо нэлээд хэдэн зураг хийсэн. Тэрнээс бол одоо бол би бол Чулуутгол нарийн гिचгний голын одоо зав газруудаар явсан бүтээлүүдээ бас нэг томруулж хийгээд яг эд ажилд орчоод ингээд байж байна. Энэ бол одоо арангаачуудтай барьж байгаа одоо миний өчүүхэн бэлэг юм аа. Зураачид маань судалбарт явах үедээ хүртэж мэдэрсэн мэдрэмжийн улам баяжуулан бүтээлээ чансаатай болгох үүднээс явсан газар орон хүн зонтой холбоотой үүх түүхийг эрэлхийлэн судалдаг ажээ. Арангаан нутагт хамгийн их сэтгэлд үлдсэн Алтайд баг
Тэгээд 8-ны тал руу хүрэхэд тэр өндөр улсын ориглоор явах. Дээрээс 8-ны талыг бүр тэр өндөр дээрээс харах юмар надад одоо сэтгэлд их үлдээд тэгээд сая бас 10 сард болсон үзэсгэлэнгээр тэнд хийсэтчүүдээ бас арай томруулаад хийсэн байгаа. Тэгээд аль болохоор пленерт хамрагдаад тэгээд байглаасаа суралцаад бүтээлдээ тусгаад явахыг боддог. Тухайн нутгийн засаг даргууд зочлоо тааралдаад явж исэн хүмүүс маань үнэхээр сайхан хандаж биднийг хүлээж авах, тэр аймгаа танилцуулах, үг түүхээ ярих гэд бидний цаашдын уран бүтээлд одоо маш их нөлөөтэй тийм пленер төсөл ажил болж дууссан байгаа. Төслийн дараа гэхэд маш олон одоо хэдэн зуунаар дурсагдах Архангай аймгийн гайхалтай бүтээлүүд төрөх баха. Бид нар өнгөрсөн онд яг эд сайхан алтан намар цагийн үеэр сувраг хайрхан руу пленерт явсан. Ер нь хүн болгоны баг нэг 10-аас нэг 20 судалбар зурагтай байгалийн судалбар зурагтай ирцгээсэн. Тэгээд эндээ ирээд зураач нар маань бидний томруулж бүтээл чанарын зураг хийцгээж бас үзэсгэлэн ихний үзэсгэлэнгээ гаргасан. Бүтээлч шиг сайхан явж ирсэн. Тэгээ одоо энэ үзэлсэн дээрс эргээд харахад их сайхан газар явсан үнэхээр их мэдэгдэж бүтээл болж гарч байгаа нэг харагдаа сайхан байна. Тариат сумын нутаг. Тэрхийн цагаан нуурын яг өвгөн адны тэмдээс ингээ хийсэн тэрхийн цагаан нуурын. Цой талаасаа тэрхийн цагаан нуурыг баруун өргөшн харж хийсэн судлуур зураг байна. За энэ зураг маань болохоор Аранга аймгийн Тариат сумын яг төвөөс нэг 10 км урд Босхын тогоо гэдээ байдаг. За тэр Босхын тогоо би өмнө 70 эдэн онд бас очиж зурж байсан. Тэгээд бас сая очиж зурсан зураг ингээд бүтээл маягаар ийм сартай шүмүүлгэж бас жоохон уянгийн хэлбэрээр ингэж хийсэн байгаа. Аранга аймгийн Батцэнгэл сумын нутагт урд хойд тамирын бэлчээр тэгээд дайрвар хайрхны яг орой нарнаар хийсэн судлуур дээрс өмслээд ерөнхийдөө жоохон томсгож зурсан байгаа. Урд талаасаа. Тэгээд энд бол одоо нөгөө их тамир сумын нутгаар урсж байгаа хойд тамирын болоод тайхэр чулуу Цэнгэр сумын нутаг аймгийн төв урд урсж байгаа хоёр тамир яг энэ дайрвар хайрхны урдлын өрөөнд ирж нийлээд тэгээд цаашаа 51 км урсаад Орхон гол цутгадаг. Тэгэхээр Орхон гол маань цаашаа туул сэлэн гэдэг гараад. Хангай нурууныхаа орчмыг одоо ядаж өөрсдөө мэдэж өсөж төрсэн газар нутгаа Монголынхаа нэртэй суутай алдартай энэ чадварлаг зураач нараар зурулж ингэж магтандуулъя, үлдээе гэсэн энэ санаачлага маань харин бүр илүү том боцгоос илүү үр дүн гарч бид нар намар бол 100 гаруй бүтээлээр анхны пленер үзэсгэлэн нээсэн. Их олон хүний сэтгэлд хүрсэн, сэтгэл хөдлөгсөн, зураач нар зохион байгуулж байгаа хүмүүстэй ч гэсэн санаачилсан хүмүүстэй ч гэсэн их аятайх урам өгсөн ийм үйл ажиллагаа болсон гэж би бас дүгнж үзэж байгаа. Тэгээ хавар бол 6 сарын орчим бол яг цэвэр уран бүтээлийнх нь үзэсгэлэн гарна. Тэгээд энэ бол ажлын зөвхөн эхлэл гэж ойлгож байгаа. 4 цагийн хангай төслийн үр дүнд арын сайхан хангайн үзмж төгс нутгийг тал бүрээс нь тусган харуулсан чансаатай сайн бүтээлүүд олон арваараа төрөн гарсаар байна. Эдгээр уран зургууд нь Архангай нутгийг сурталчлан мөн хөлхийн зэрэгцээ Монгол улсын нэрийн хуудас болсон маш их үр өгөөжтэй их үеийн эхлэл болжээ. 4 цагийн хангай зураачдын судлбар аялал